За сайн байна уу? Өнөөдөр би нэг тийм чухал ажил хийж байна. Тэрний үгээр сийлэнгийнхаа цэцэрлэг дээр очиж охиндоо очиж нэг үлгэр уншиж өгье да. Тэгэд энэ сийлэнгийн маань энэ цэцэрлэг болохоор одоо би багтаа бас явдаг байсан. Миний явж байсан багын цэцэрлэг. За энэ болохоор ингээд миний амьдарч байсан төрсэн байр маань байна. Хэсгээр байна. Энэ хүү цэцэрлэг дотор би ингээд ээж минь бас ажилладаг байлаа. Би явдаг байлаа. Айгүй бол манай ээж ах ихчдэр бас явж ирсэн баг уу. За цэцэрлэг нь энэ байна. За одоо тэгээд цэцэрлэг дээр ирж байна. Ийм сайхан цэцэрлэг болсон байгаа. За тэгээд дотроо ороод удахгүй дахиад уулзцгаая. Цайны цаг нь болж байгаа гинэ. Тэгээд цэцэрлэгтэй миний явж ирсэн юм энэ байгаа. За одоо ороод үзье. Тэгээд цайны цаг гинэ. Сайн байна уу? Арамын сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн уу? За. Сайн уу гээ. Сайн уу? За цайгаа угаарай. За. Сайн байц. За цайгаа очоор өгтөд өгч. За. Тэгэхээр яах вэ? Давхцаад энэ тэгэхээр эргэж орж ирж байгаа. Тийм үү? Дөрөв хідээс яах вэ? Бид ч яг дөрөвс нөгөө юу. Онцгой адил. За. Тэгвэл би байж байгаа тэх юм уу? За тэгвэл би хэлчих за. 4:30 гээд ороод. За. За онцгой байдал гээд өнөөдөр нэг арга хэмжээтэй байна. Онцгой байдлын газар гээд хүүхдүүд нөгөө иргэний хамгаалтын хэлдэг баха. Тэгээд тийм үнэтэй таарсан байна. Тэгэхээр 30 минутын дараа би орно. Тэр үедээ тэгээд цэцэрлэгээ тавиад даа. За энэ чинь ингээд яг миний тоглож байсан тоглоомнууд ерөнхийдөө хэвээр байна да. Яг л ийм төмөр тоглоом байдаг байсан. Яг л миний тоглож байсан тоглоомуд мөн. Дундаа тоглохоор амар халдаг. Өксөө төлөх гээд идэг. Тийм голсоор байдаг байсан. Тэгээд яг л хэвэндээ байна. Тэгээд одоо энэ хүүхдүүд бараг тоглох байгаа хөө. За энэ болохоор маш гоё монсны моднууд байна. Цэцгэлдэг жимсээ өгдөг өрөл монсны моднууд байна. За тэгээ энд 100 бас бид нэр жимс түүж иддэг. Тэгээд энэ жимсийг идэх гэж хашаад авч ороод цэцэрлэгийн манаачд нь хөөгдөөл гардаг байж үлээ. Энэ болохоор манай цэцэрлэгийн яг цонх энэ ангид бий байдаг байсан. Тэгээд тэр үед манай байрны хүүхдүүд Тэмүүлэн, Алтана, Мөнгөнө гэд найзууд маань намайг энэ цонхоор дуудаал уруудтаал тэгдэг байж лээ. Манай найзууд болохоор цэцэрлэгт явдгөө чөлөөт тийм байдаг байсан. Энэ ардаа сургуулийн манай Гуанз цэцэрлэгийн маань Гуанзны хаалга энд байна. Тэгээд хүмүүсийн хүүхдүүд тэр Гуанзан дотор нэг зойр байдаг байсан санагдаж байна. Тэгээд сайн байцгаана. Энд нэг иргэдэг голсуур байсан. Тэгээд тэр голсуур байхгүй болоод оронд нь ингээ байсан юм байна уу. Ийм том байсан. За хүлээж байна. Цаг арай болоогүй. 30 минутын дараа орно. Одоо хүүхдүүд дотор жагсаал хийгээд иргэний хамгаалтын сургалтанд явагдах байгаа болтой. Би болохоор гэртээ бол нэг хүлгэр уншиж өгдгөндөө манай Аги ихэр маань сэлэнд маань орой олгоо үлгэр уншиж өгдөг сэлэн их дуртай. Одоо болохоор тэгээд ангийнханд нь л хамтдан тэгж уншиж өгөх тийм одоо настай байж тээ. Уншин да. Уншаад үзэндээ. За манай сэлэн одоо энэ жилийн ингээд сүүлийн цэцэрлэгтэй явж байгаа. Одоо ингээд хичээл нь дуусаад амарчих юм бол тэгээд одоо яанда сургууль дарандаа сурагч болно. Тэгэхээр сэлэндээ зориулаад, ангийнханд нь зориулаад
Нэг дурсамж бүтээгээд нэг өөр хөвлгөр ойлаад үзвэл гоё юм аа. Дараа нь тэгээд миний охин энэ бичлэгээ үзээ, дурсаа санах олоо гэж бодоод ажилласаа чөлөө аваад тэгээд ирсэн байна. За толгоогоо хамгаалаарай. Хамгаалаарай. Тий. Толгоогоо хамгаалаарай. Хин сайн хамгаалж байна харъя. Тий, толгоон дээр юм ууны шүү хамгаалаарай. Хин сайн хамгаалж байна харъя. За харъя. За зурагтаар гарна шүү хүмүүстээ сайн хамгаалаарай толгоогоо. За ёо. За зүв сайн байна. Хамгаалж байгаа ёо. Сайн байна. Хамгаалж гинөө. За хамгаалж гинөө. Сайн. Хилээд ороод ирсэн. Толгой дээрээ энэ хараа. Зүтэй. За бүгдээрээ энийг аваад араасаа зоо багтаараас яваа өгтөө. Зүтэй. Өөрийгөө хамгаалаа. Энэ хатуу юмыг толгой дээрээ байж ингэж яаж мэдэж байгаа танаа. Зүтэй энэ тэмдэглэгээ адуу хараад бүгдээрээ эндээ зүглээ байна. Толгоо хамгаалаарай. Хамгаалж чадчихэв үү? Сайн хамгаалаарай заа ёо. Сингөө очир хамгаалаарай. Чадчихэв үү? Сайн уу? Хэн блэ? За хамгаалж байна. За. Тийм үү. Сингөө очир. За. Энэ охин хэн бэ? Имүүзэн. Чи юм хэн гэдэг вэ? Том очрол. За. Чи юм блэ? Сийдэн биш тийм. Хэн блэ? Дөлгөөнөө хэн бэ? Амундра. За хэн бэ? Хэн бэ? Өртөө үзэн. Хэн бэ? Имүүзэн. Дахиад нэрээ хэлэг өгд байна юм чи. Хэн бэ? За. Хэн бэ? Нямбаяр. За хэн бэ? За. Хэн бэ? Ундраа юм уу? За ямар хөөрхөн хүмүүс вэ та нар чинь? Бүжин. Хэн бэ? Бүжингаа. За. Хэн блэ? Хам очрол. Жижиг очрол гэж байгаа юм уу? За. Энд юм яа ээж үзэх. Энд төсөө юм яа энэ ээж үзэн. Имууд манай бичлэг үзсэн. Манай бичлэгийг үзтгсэн. Тэгээд таатагсан. Чи бэрнэ. Сэтэ. Энэ вирусыг яа. За. Та жижиг гараа. Тийм үү? За. Дуслаа иргэдийн хамгаалт. За одоо үлгэрээ уншнаа. Ямар үлгэр юм болоо? Мэддэг үлгэр байна уу? Ямар юм болоо? Одоо үзье да. Хүүхдүүд маань орцсон байгаа.
өөртөө хийж чадчихжээ ундаг юм аа. За. Бид нар бас өөрөө арга хурацдаг. За сайн байна шүү дээ. За. Энэ дуурд юм уу? Дуурд юм уу? Энд дуурдаг. Нэг хийж чадахгүй байх. Би нэг мацсан байх юм. Утсан байна. Ашаа энийг хийгээд өгөх юм аа. За. Чадах юм уу? Сайн байна. За, чадчихна уу? За. 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 За, энэ чинь хийж чадах уу? За. За. Дууссан. За, хувцас стрич. За. Тэс. За, чиний саналаа суугаарай. Санал нь аль вэ? Сэлэн. Сэлэнгийн санал юм уу? Зөв. За. Сэлэнгийн санал юм уу? За, суугаарай. Бич чамтай. Ямар гоё юм бэ танаа нэлж? Тахад үлдэг юм уу? Үгүй шүү дээ, ийм гоё юм уу? Хүүхдийн найд ийм хөргөн жижигхэн байт юм биш үү? Энийг туссан дээр тасриж өгөн гэлээ яа. Тэ гараа гот юм уу? За, харъя. Би чаваад юм аа. Ачи харъя. Бич чад гараа угааж авах юм уу тэгээд? Их юм иргэн. За ингэж байж байгаа за энэ хөө. Энэ ингэж Ааха. За ицгаарай. За. би таныг харуулъя. За. Үлгэр уншиж өгнө хүүхдээ. За. За зүгээрээ. Тэгэд. За. За хүүхдээ үлгэр дуртай юу? За. Үлгэр дуртай. Гэтэн үлгэр уншиж өгдөг аав чинь. Ээж нь уншиж өгдөг. За. Анаа уншиж өгдөг. Яасан мундаг юм? Аав нь уншиж өгнө. Агаа нь уншиж өгнө. Ямар мундаг аав ээж юм бэ, тий? Тийм үү, сайн байна. За, одоо ааваар уншиж өгдөг. Ямар мундаг аав ээж вэ? За одоо үлгэр уншиж заа юу хүүхдээ. Эрхийн мэргэн. Эрхийн мэргэн гэж мэдэх үү? Мэдэх үү? За одоо гоё зураг үзүүлээд уншин за. Хаад ингээд зургийн дараа нь хараарай заа юу. За эхлээд эртээ үрдийн цагт энэ дэлхийд 7 нар гарчээ. 7 нар нэг дэлхий хэдэн нар байдаг вүлээ тэнгэр дээр? Нэг байдаг тий? За тэгвэл эртээ үрдийн цагт 7 нар байсан биз дээ. За 7-г тоолъё хэдүүлээ. За 1 2 3 4 5 6 7. Ийм их нар байсан биз дээ хүүхдүүд те. Ийм олон нар. Тэгэхээр зөндөө нар байсан багц. За тэгээд 7 нар байсан болохоор дэлхий дээр ган гачиг болоод хөрс газар нь бүр ингээ улаагаад юм халуун болцсон байна. 7 нар байсан болохоор за тэгээд ус ширгээд, гол усан ширгээд бүр ингээд маш халуун болохоор ингээд усгүй ингээд болчих тэр мод ингээ хатна тийм ээ. Навчин он цэцгийг услахгүй бол цэцэг яадаг вүлээ? Хатдаг штэ тий. Яг тэрэн шиг. Тийм. Тэгээд амтэн хүн халууцдаг гинэ. Халууцсан гин бүр ингээд. Халуун болохоор хөлс гарна тий. Тэгээд ингээд тийм халуун байсан байна. Адуу мал амтэн уух ус байхгүйсэн гинэ тэр үед нь. Тэгтэл тэр газар эрхийн мэргэн гэдэг нэг харсан бүхнээ ингээд ном сумаар харвдаг тийм ундаг одоо хүн байжээ Баатар. За тийм ундаг харваач. Ийм ундаг Баатар байжээ.
нун сумаа барьчихсан гоё морьтой ийм мундаг харваач тэр газар амьдэрдэг байсан байна. За тэгээд тэнгэр дээр гарсан тэр их олон нарыг онож харваад устгаад өгөөч гэд тэр газрын хүмүүс гуйжээ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар нь эрхийн мэрэгнээс айгаад уулын цаагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гинэ. За, ойлгосноо хөлтөдөө? За, үлгэр нь таалагдсан уу? Таалагдсан. За. Ха? Зөндөө зураг байна уу? За, үлгэрийг сайхан сонсоод хамтдаа яриад ойлгосон хүүхдүүдтэй баярлалаа. Ямар мундаг ойлгодог хүүхдүүд вэ? Та нөгөө үлгэрээ ярьж байгаа юм одоо? За. Үгүй минийхэн баярлалаа. За, үлгэрээ уншлаа. Эрхийн мэрэгэн гэдэг үлгэрийг уншлаа. Маш гоё. Өөрхөн байлаа. Тийм хүүхдүүд их хөөрхийн. Тэгээд үлгэрийг аягүй гоё шимтэн сонсоод зарим хүүхдүүд нь бүр бараг хүчээжилсэн биш үү? Тэгэхээр ингээд аав ээж нар нас уншиж өгдөг бололтой. Тэгэхээр ер нь ингээд хүүхдүүд их үлгэрт дуртай юм байна. Тэгэхээр багш нарынхан бас ачааллыг хөндлөөд эцэг эхчүүд хаяа нэг үйлчлээд ирээд багш нарт нь туслаад хүүхдүүдтэй дурсамж бүтээгээд бас ингээд нэг хамтдаа нэг дурсамжийг бүтээж өнгөрөөвөл их гоё мэдрэмж авдаг юм байна шүү. За тэгээд миний охин чи одоо эх жил сургуульд орох болохоор ер нь цэцэрлэгтээ ингээд тоглож өгсөн ангийнхаа хүүхдүүдтэй байгаа энэ мөчийг ингээд дүрс бичлэг болгоод бэлдэж байгаад маш баяртай байна. Я муутай юм уу? Бидээрөө. Үгүй. Манай анги бичлэг үлдгээ яаж өгсөн юм чинь бас аюул гардны юм хийсэн чинь. Үлгэр ярьж өглөө шүү дээ сая. Тий. Наа дуудаад. Хоёрын. Хийсэн. За, өнөөдөр ямар хоолыг вэ? Харин шүү дээ. Каритэй юу? Харин нэг Тий. юм.